Гүйцэтгэх хугацааны дараа зоригтой биш. Харин телевизийнхаа өмнө жирийн сууж байгаа мянган залуусуудын нэгэн ажил жирийн залуу зоригтой ярилцж байна гэж бодосоо гэж би хүссэн. Ингээд таны хуучин мөртлөө шинэ танилцсан зориг. Өөртөө ч уулзаж танилцах янз бүрийн юм ярих юм хүмүүсийн тоол мэдээж их хэмжээгээр өссөн байж таарна тийм ээ. Тэгээд энэ үед бол бас нэг цагаас ч авсан одоо цагнд бол их харан болчлоо шүү дээ. Чом ямар үед их цагаа хармалж байна. Ихээр дуртай хүмүүстэй уулзтал. Тэр хүн өөр хэмжил бодлыг илэрхийлэх нь бол зүйн хэрэг. Гэхдээ тэрийг бүр нэг товчхон голын илэрхийлж чадахгүй. Тэгээд нэг шатны 2 цаг яриад суухад тэндээс нэг авах юм уу 10 20 минут хэлээр ярьж. Би мэдүүд их цаг л. Өөр замд их цаг л. Явсаар байтал. Навд нэг тийш нэг юм уучлж яваад нөгөө тийш яваад ингээд замдаа хэд нэг 30 минут ингээд үүдээ таваад 2 3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөөдлөөс техникээрээс холбоо их мөнгөцсөн. Энэ хүмүүсээс сэрх хэмжээний цаг алддаг. Машинтай болоо гэж бодож байна үү? Машинтай байх ёстой гэдэг машинтай байдгүй ш. Амьдралын хэм маяг нь хурдцсан тийм юм сургадаг. Тэг ямар машин байх үү гэж бодох хэрэгтэй л. Аим албаны хичээж болно, хувийн хичээж болно. Тэхийн тулд манайд хүнд ирхчлөө нөх хэрэгтэй. Хүнд өмчийн нөх хэрэгтэй. Одоо л тэр хүн болцоо гаргаад тэнд хүн машин хэрэгтэй гэж бодъё. Бүх ажлаа бүтээгээд. Тэр явахын тулд яах хэрэгтэй. За наад 40 байна. Угуул одоо сүүлийн машин чи 50,000 төгрөг. Москвич гарсан. 50,000 төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чаддаг. Өөр сарын жил одоо миний сарын жилийн гэдэг чинь аспирантыг 650,000 төгрөг. За нэг жилийн хичнээнүүдийг бод чинь за 8,000. Яваач. Хэдэн жил зөвлөх вэ? 5 жил юу ч идэхгүй, хувцлахгүй, байранд амьдрахгүй, агаарт ингэж жингүдж байгаад 40,000 төгрөг цуглуулад тэгээд энэ хангамжийн баазд машин байвал очир захиад арын хаалгаар яваад ингэ бүтүүл юм ашиг. Өдөрт чи ер нь хэдэн цаг ажилладаг юм бэ? Чи одоо ялгаад хэвчээд аль нь ажлын аль нь амралт. Нэр ялгаа баг. Ажил амралт. Амралт нь ажил нь амралт. Ер нь тийм байдал түүний хийж байгаа ажил өөрийнхөө санаанд нийцчихвэл тэрний зааг алга болдог. Харин хүн дургу тэр хүний сэтгэхүй биеийн боолчсон тийм ажил хийж байгаа юм бол яг тодорхой 8 цаг гэдэг. Тэгэл 8 цаг нь ажиллана. Дараа нь илүү цагаар ажиллах тэр нь бас ажиллана. Бус төвнүүд яг амралт. Харин тэр энэ хоёр нь нийцсэн ажил амралт нь нийцсэн нэг юм аяг болцсон бол тийм зааг ялгааг болдог. Тэгэл тэр хүн ядарна гэх юм бол тэр хүн бие махбодын талаас л ядарна. Тэгэхээр тэр биеийн нөөц нь шахагдаад тэг ядарч нэр бос юмнаас л ядархгүй. Чиний хувьд бол тэгэхээр одоо хамгийн дуртай өөрийнхөө сэтгэл нийцээ ажлыг хийж байгаа гэж хэлж болох нь шүү дээ. Хамгийн дуртай их нь шүү юм. Ер нь бол самад үдчийн бол миний мэрэгжлийн ажил. Юу л төр судлаач. Тийм учраас тэр мэрэгжлийн ажлын ханаа хийж байгаа. Тэр нэг ийм түүх байт юм л. Энэ лист гэж нэрлэгчээс орнууд яаж удирддаг байсан. Тэр нэг Америкт нэг фирм байт юм л түүс. Тэр үл зөвлөлтийн 4 чарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа зөвлөлтийн нийтлийн дарга том ажилтны нийтлийн дарга гараад очоод ингээл шалгасан байна. Оюуны чадахын тестэн дээр шалгаад үзсэн чи хүнд гарч. За энэ бол нэг том бүсийн менежер болох хэрэгтэй юм байна. Тэгээд 4-5 өдрөөр орсон чинь ажилд авдаг. Тэгээд нөгөөд нь сандраад юу болсон юм бол тест шалтгаан нь ингээл аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулж ирсэн. Та зөвлөлт багтаа хэдэн удаадаг байсан бэ? Тэр хүний нэгд бол 5,000 хүнтэй байсан. Би 5,000 удаадаг.
Тэгэл тэрнээс шахуулж. Яг л Америкийн удирдлагын системийн үүднээс л энэ бол утгагүй зүйл байна. 5000 үрийн нэг хүн эзэж удирчдаг. Адил зөвлөлдүүлэхээр удирддаг байсан. Учраас тийм 5000 хүн удирддаг хамгийн дээдүүнд бүх асуудлаа шийддэг. Ийм тогтолцоонд бол тийм замбрааг барьсан үг явуулж байгаа. Тэгээд тэрээс эдийн засаг бол уналтна. Америкууд яагаад болов гэхээр тэнд бол шинийн том нэг үүлэн дарахыг 4 хүнийг л удирддаг. 4 орлогч. Бүгд яг үүр хэмэддэг, байраа мэддэг. Тэгэхэд бол хүн амар хүн бол 4 хүнийг сайн удирч. Би өөрийн хайдыг бол болж үл юм сурах гэдэг юм л та. Хараахан бас бүтэхгүй байна. Нэг тэр хүн болон үүргээ ойлгоод тэн дээр яг ингээд ажиллаж чадахгүй учраас 4 биш нэг юу тийм 10 хэд ч юм уу 20 30 болчих гээд байна. Тэр хувь хүний бол өөрийгөө жоохон бол өөрийгөө удирдах чадвар бол тэр тохиолдолд их нэмэгдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд тэр зохион байгуулалт байна. Тэрийг бас хангасан санхүүгийн материалын төслүүд нь байх хэрэгтэй. Тэрний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Бүх талаас. Сүүлийн үед бол сонгодог хөгжим сонгодог дуу оролдог бол тэг сонирхолтой болж хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дуурийг би өмнөх ойлгодгүй байсан. Тэгээд сүүлийн сонсоод бас юм наагуу орлог юм л таа. Сонгодог бүжиг бол үзэх дуртай. Ер нь бүх сонгодог юм гэдэг бол хөндөртний авиас тэр альва нэг үеийнх нь төвийн дээд хэмжээг харуулсан юм зүйл. Тэр бол тэрнтэй харьцсан өөр улан баядаг бол тэр тийм үлддэг. Ийм хамгийн хөндөртний сайн сайхантай харьцсан юм чинь хизээч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг төгсөн нөхцөлд хүн сонсдоо гэхэд хизээч тэр урлагийг муу хөгжлөхгүй. Тэр нь бичиг үсэгтэй адилхан. Тэрийг ойлгодог аргыг мэдэх хэрэгтэй. Чи ном хөөгдөгдөө гэд бичиг үсэг мэддэг чинь ингээд үзээ. Зургийг харна, үсгийг ойлгохгүй шүү. Ямар агуу юм байна энэ мэддэг. Бичиг үсэг зааж өгөөд уншаад сурчвал тэгээд сайн тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээл нөгөөд тэр хөгжөөс салахгүй юм шүү дээ. Багтаа бид нар яадаг вэ? Тэгэхээр чи өөрийгөө тэр нэг ойлгох аргыг олж зохимжоор олж оллоо гэж бодож байна. Тэрийг бол 100% гэж олж чадахгүй л даа гэхдээ ийм олох тань мэдэх үйл явдал үйлчилж байгаа. Тэр нь улам тэлж. Тэгвэл тэр тийм мэддэг хүмүүстэй уулзаад тэд нар бол энийг надад ойлгох аргуудыг зааж өгч. Энэ нь ийм маягаар ийм талаас нь хандвал. Тэгэхээр тэнд бол бүх дотоод зүйл тогтлоод гарч ирж. Яаж илэрхийлж, юу илэрхийлж. Нэг юм бич тайлбартай адилхан, бич үсэг тайлбартай адилхан. Ухаан авиас хоёрын хооронд ялгаа гэж байхгүй. Ухаан бол өөр авиас л та. Ухаан бол өөр авиас. Тэгэл их хөдлөх үед бол яруу найрагч хүн бол үзгээ шүрч аваад шүлгээж үчдэг юм уу те. Чамд тэгж ер нь юм бичих юмсан тиймэрхүү шүлэгч юм уу нэг сайхан юм бичгэнсэн гэж болгоддог. Залуудаа зүрийн юм хийжсэн байна. Залуудаа гэж чи. Одоо тийм нэг цаг заалалт. Тийм улс төрөөр оролж байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөний их байх юм. Шүлэг бичдэг юм бол асарыг сэтгэлийн хөдөлгөөний өндөр түвшинд тэр нэг гарч ирээд оргилж явах хөдөө бичдэг. Бид бол сэтгэлээ барих хэрэгтэй хүмүүс. Сэтгэлээ бариад оюундаа сэтгэлээ захируулах хэрэгтэй.
Тэгсэн тэгээд хүн юм чи сэтгэл хөдлөн тэрүүгээрээ баярлаж хуурж байгаа илэрхийлэх гэж бодно. Тэгээд хэцүү юу тэгэж үргэлж сэтгэлээ барьж байгаа. Хэцүү хэмжээ амар хэмжих нь юу? Тэгээд ястаа ураа. Өнөөдөр одоо энэ хэцүү ажил шүү гэж жоохон хайширмар тийм ажил байна. Тэгээд хайшрах ажил ч одоо юу яах вэ? Улс орны байдал манд хэцүү байна. Одоо нэг шилжтийг давах хамгийн хэцүү. Тэрийг яаж давах вэ гэдэг асуудал. Хүнд асуудал болж байна. Гэхдээ энд бол засгийн газар зөвхөн байр суурь зүйлээд хөлөөрөд явна. Би яваад засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиллаад юу болж байна. Зөв болох юм хийж гэнэ үү, буруу болох юм хийж гэнэ үү? Яах ёстой вэ гэсэн тэр талаар тэгээ алдаа зөвлөж өгч юм. За тэгээд энэ болох чиглэлээр тэрэнд нь тусдаг юм болохыг оролдоно. Гэтэ яг хүмүүс бол яг өөрийн байранд очиж тэрний байрных нь ирэх хэмжээ нь бол тэрэн дээр зохицсон байна. Тэрнээс илүү хийж чадахгүй. Тэр гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ. Нэг ажил бол шинэ арчилсан холбоонд энэ зохион байгуулалтын асуудал ч бол парламентын бүлэмжтэй парламентын гол гадаад харилцаа. Нүүбийн зарчмуудыг парламентын гишүүд тэр дамжуулж хэрэгжүүлэх энэ зорилтыг шийдвэр. Энэ чиглэлээр бол гол юм байж байна шүү дээ. Тэгээд нөгөө талаас засгийн газрыг хараад зөв юм чинь буруу юм чинь баг хуралж. Тэн дээр мөд нөлөө үзүүлэх болцоо нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцсон. Улс төр судлаач болоог бол ямар мэрэгч сонгох вэ? Тэстэй юм дээ. Физик болох байсан. Өнөөдөр ээжтэйгээ дүүтэйгээ гурван амьд чинь тий. Бас ахих хоёр тийш явдаг л. Ахих хүүхдүүд нэг гэр бүлээр өөрийн байрг уучраас хоёр тийш нүүдэлж явдаг. Нүүдэлж аймаг болсон. За тэгвэл энэ гэр бүлийн үүрэг гэвэл юу ах вэ? Өглөө гардаг ороо ярьдаг л үүрэгтэй байна. Ирж хондог уу? Ирж хондог гэхдээ бас хаяа юм ярьж өгдөг. Санд бодлоо хуваалцдаг. Хүний сэтгэлийн хамгийн сайхан одоо юу гэмдэ мэдрэмж юм уу? Сайхан хэсэг нь бол юу вэ? Сэтгэлийн хөдөлгөөнүүдийн гэх юм уу да? Тодорхойлоод. Хүнд итгэх явдал гэж байна. Харангуутаад л өө юм чинь. Яасан харахтай төвөнд хүйдэн хөрвөө эднэр гэл зарим хүмүүс гэдэг шүү дээ. Тэгээд анханаас л сэтгэл нөр болчихдог. Аагүй ингээл манай хүмүүс гэж юус авах юм байхгүй. Юус тийм хүмүүс л бүдүүрээ соёл үүсгэж энэ гэсэн тэгс. Тийм ч юм хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа бид монголчуудын цөөхөн тийм ч энэ байга 2 сая хүн дотроо биеинтэй итгэж байж биений татаад баяж үүж ингэж өгч шүү дээ. Итгэл санаа. Тэгэн нараа илчээрээ Бэрсэн тоглолтыг эзгэн Билэглийн хонхон иксгэрээ Нормал бүхликсэрээ Өглөө намайг сэрээсэн Өмлөг хонхны дуу Өртөөлөнхөн сурацаа Өргөн талыг дуулаарай Аяа Билэглийн мен
Ди эгэрээ Хонхны дуу